дуу хөгжимтэй ер нь бол ойр байгаарэ дуу хөгжим кинотой ер нь бол ойр байгаа. Ревью ойр байгаа л да ер нь бол хамгийн сүүлд хүний оюун санаанаас алга зүйлэл хөгширсэн ч дуу хөгжим юм байлээ. За сайн бацхан үзэгчтэй тод мэдээцгийн минь. За манай өнөөдрийн зочны буланд маань MC болдоо хүрэлцээрсэн байна. MC болдоо үзэл бодлоо хэрэглээд ирлээ ярилцлагын өгөхөөр бас ирсэн байна. Үзэл бодлоо хаваацгаар та. За хүмүүс таныг MC болдоо гэд бүүнөр дуудаад нэг явж байна тий. Та өөрийгөө танилцуулаач. Аль нутгийн хүн бэ? Одоо гэр бүлийнхээ тухай бас нэг амар тэгж яриад идэггүй дээ гэр. Гэтэ яхаа нэг Улаанбаатар хэл та. Улаанбаатар төрсөн. Яхаа өгөөрөө яхаа бол тэгэл хинтээ болоо явчихна л та. Гэтэ яхаа 2 дугаар ангиас л Улаанбаатарт ер нь байсан өссөн тий. Сурж өссөн сургуулаад дээд руудааш төгссөн. Тэгэл явж байгаа ихэс хоёлаа тиймэрхүү бүтэн нэрийг үл яхаа оюун бодол гэдэг тий. За рэп дэмбэгээс одоо таны гараа ихэлсэн гэж үзэж болох уу? Өмнө нь одоо хипхоп сонирхдаг байсан уу? Өмнө нь зүгээр сонсогчийн төвшөнд өсвөр үеийн насндаа сонсогчийн төвшөнд байсан 10 жилээсээ л одоо анх хайпай орж дайванхийн өдөр тутам бүгэ цамг одоо байхгүй дээ. Одоо нэг чих цамг л байгаа. Тэрийг худалдаж аваад тэр цамыг сонсоод нөгөө үгийн сонс яг нүд хипхоп гэдэг чинь ийм байх үзэл бодлоо илэрхийлэх юм те дан хайрын байх ёсгүй байна гэдэг тийм хичээл авч ирсэн гэж бод дараачих нь бол ээжсэн ууж гаад нэг айстопын шүтэмэн гэдэг цамыг худалдаж авч ирсэн хайфайс ерөөсө тэр үеийн ларфмах чинь бас үнэтэй ларх багтай очоод авч ирсэн. Тэр хоёр цамыг үзэл яг хипхоп сонсоход үзэл нөлөөлөл би болгосон л да. Тэгэхээр цаашаага ер нь цавгийн өдөрлөг юм дээр очоод ер нь 10 жилээсээ л ер нь 8 9 ангиас сонссон бахан. Тэгээд юу фалас гэж байсан шүү. Тэнд чинь өдөөд одоо хүмүүс чинь одоо миний ахнаар бүгд тэнд тоглолт үтсэн байгаа. Офн эрдэн задгаа тоглолт айстафид цагаансаар болгоноор шинэ нэгэн хоёрын болдог байдаг шүү. Тэнд очиж үздэг, тэгж сонирхдаг. Яг олонд ингээд би оюутан болоод нийгмийн идэвхтэй юмд оролцдог байсан л да. Өглөөний клуб хатагаан жахлагын үжин гэдэг өглөөний клубт очиод явдаг. Анжахлыг оролцож исэн халуун сэтгэлгээл сайвс анхных нь 80-нд нэгдэл те өглөөний болоод явж исэн. Тэгэхэд яг нэг амар хүн таниаг ус нөлөөлт нь өдөрт ирэх юм бэ л те. Ирэх юм бэ өдөрт намайг танигдсан нэг өглөө сэрээд хасан чи миний зургийг тэр юу админ юу ирэх админ юу таглалцсан. Тэгээд баахан ирэхгүйс найз үйлд ирсэн гээд юм бичих болгонд тэгээд шаагилдаад юм бичээд янз бүрийн үг хэлдэг сүйдээ залхуутай байсан л да. Мэдээж годамжинд үзээ ядах ч юм уу тийм мэдрэмж үзэндөө л авч идсэн л да. Яг одооноос илүү авч ирсэн юм шүү дээ. Дэмжигчээс гадна үзэн ядах хүн бас их байсан байх нь. Тэр үед л байсан. Тэр үед л хэсэг ирэх төвийн хэсэг хүмүүсийг үзэн ядчихсан хоо нэг мэдрэл зэдрэл гээл те. Ясартан гэл буруу гин инээтэй ч гэсэн тэр бас нэг юм хилцэнд байгаа сте. Тэр үзээд тэгээд яг ойр татны хүмүүс үзчихгүй инээ тэр гэдэг бодлоо бас байсан л да байсан. Тэр чинь өнгөж хоёрын идтэй те. За гэр бүлтэй үгүй. Одоо тэгж нэг өдөр болох байх гэж боддөг. Гэхдээ яг би гэр бүл хийлгэхэд одоо л ингээд харж байхад аюух салалт их байгаа сте. Одоо ингээд ганц үе ээжнэр чинь ганц үе аав нар ч байдаг болсон. Тэгээд эрэгтэй чинь нөгөө юу хүүхэд гэдэг хариуцлага хүлээх хариуцлага ч гэдэг тэр чинь нэг хүүхэдтэй болсон гэр бүл тоглоом биш шүү дээ. Тэрийг өсгөөд ингээд хамтдан бүтэн гэр бүл одоо миний сонсож байгаа рэперүүд салсан гэж Монголд дуудахгүй та айстафыг ингээд харж байхад бүтэн гэр бүлээ ингээд аваад ингээд 50-аад өгч байгаа мөлтлөө ингээд тэд чинь аваад явж шít. Миний хамгийн бүтэн гэр бүлийн урайлдаг өдөр зураг авдаг бигжи байхгүй юу? Зөв бигжи. Бигжи гэдэг яг хөдөлмөрч рэпер гэдэг хүн болгоно мэдчихэж байгаа.
Тэрнээс гадна ресторанд урайлаад байгаа бүтэн гэр бүлийг тэр чинь нөгөө аав үүссэн хүмүүс ч юм уу те бүтэн гэр бүлийн гэр бүлээ битээс салгаач гэдэг те зарим хүмүүс нөгөө олонний таньд чинь амьдрал заагаад байдсан шүү дээ ингээ хараад байхад ингээ салцсан ч юм уу те тэгсэн үедээ ингээд ихэнх нөхрийн амьдрал ийм байхасгүй ч гэдэг юм уу те өнөөдөр би чамтай ярьцгаад би амьдрал заах гэж ирээгүй миний авахын аваад хайхын хайж болно шүү дээ хүн болгоны амьдрал өөр аахгүй. Гэтэ таны үнцэг бол үнэхээр зөв байна. Миний зарим хүмүүс одоо гэр бүлээ бүтэн авч явж чадаагүй ч хүмүүст амьдрал заагаад байдаг тий. Тэгсэн яг нөгөө гэр бүлийн бүтэн сайхан амьдарч байгаа хүмүүсийн үед ингээд гоё бүтэн гэр бүлийг ингээд урайлаад тэр нэг олонний таньдаас фэйсбүүк дээр харагддаг үү. Гоё наа гоё харагдсан бол гинт ихнэрээ хүчрэлэн зураг мөн тавигдаад ихэлдэг үстэй. Тий. Тэгээд дөр эсэгцэн яг үнээрээ л байх хэрэгтэй шүү дээ. Одоо би ихнэр хөхтэй бүтэн л хайрлая гэж боддөө шүү дээ. Яг л би өөрөө аав гэж дуудаж үзээгүй. Ер нь л ухаарсан цагаас үзээгүй. Өвөө эмээч гэж дуудаж лээсэн л ээжтэйгээ өвөө эмээтрээ өссөн. Тийм учраас яг миний амьдрал миний л амьдрал байхгүй юу. Яг арайт начингээс соосноосод сууж байгаа ганц явж байгаа ч юм уу байгаа л та. Тэр хүн хүний амьдрал тэрний өөр л дөө. Таны амьдралдаа ер нь баримтлагдаг хамгийн чухал үзэл бодол юу гэдэг вэ? Одоо манай рэпер хипхоп урсгал тий. Тэр чиглэлээр ер нь одоо залуучууд хипхопчдыг ер нь сүлээд юм хар тамхи хэрэгэлдэг рэперүүдийг ер нь буруу замаар явдаг гэсэн мэт тийм яриа явдаг штеп. Ер нь тий. Тэрэн дээр таны байр суурь ер нь ямар байдгийг таны үзэл бодол. Рэпер гэлтгүй юу одоо дүүнэр ч юм уу насныхны тэр муухай юмнууд дайрч байгаа штеп. Тэр хувь хүнээсээ шалтгаалах хоо дан ганц хипхоп артистэр ч юм уу рэперүүд рүү ингээд чихээд хань буруу гэж бод. Сүүлийн үед аюу их нөгөө чихэж байгаа байхгүй. Энэ шивэстэй л энэ одоо ийм л хар тамхи хэрэгэлсэн. Яг хоо буруу нөхдүүд мэдээж байгаад хитэх нөгөө юу Америкийн харуултын ч юм уу дуунуудыг би Тупакийг сонсдог л да. Тийм дуунуудыг сонсч олдно. Гэхдээ тэрнээс авахын аваад хайхын хайх хэрэгтэй байхгүй. Би сүүлийн рэпер дүүнэр тэгээд хипхоп гэдэг чинь үзэл бодлол гэдэг орлого өстэй үгэн орлого үгэн дээр тоглох те тэр гоё үгнүүдийг гаргаж ирж чанга үгнүүдээ гаргаж одоо тэр татарын заяа өстэй одоо татарын дуунууд ингээд яагаад амттай ингээд сүнстэй яваад идэв тэр дунд чинь үгэн дээрээ татар нэг хэсэг эзэлжсэн байхгүй юу намайг өсөр наснд байхад дэрнүүдэд нэг хэсэг дуунууд нь хайрын дуунууд нь бүх дуунууд нь ернүүд хүнд дуунууд нь ч гэсэн ингээд татарын одоо тэр Улаанбаатарын нулимс гэдэг дуу заяагийн дуусан тэр дуу ягаад одоогийн яг Улаанбаатарыг ингээд харцсан байгаа байхгүй юу яг үзэл санаа одоо архич бай эдхиймч бай одоо хоолч бай одоо хар тамхич бай ч одоо пивч бай бүх юм донтолт авахгүй хэтрүүлээ хэрэглэчих юм бол тэр үл донтолт авахгүй юу. Одоо би хэдэн жилийн өмнөд архийг хорг байлаа, бойл байлаа, рэферчи ч гэсэн тэгж урайлдаг байсан шүү дээ. Тэгэхэд би бас тэгж урайлдаг байсан. Урайлах нь урайлах гэж багтай болцсон байхгүй. Яагаад гэвэл сонголтоор нь үлдээх хэвээр. Гэтэ яг надад одоо би архийг амсч үзээгүй гэж удаа ярихгүй. Гэтэ амсч үзсэн надад тохирохгүй байсан. Тийм хаяада people жоохон хэрэгжилдэг. Гэтэ хүн бүлэл бүх юм л одоо персент ч гэсэн донтох, утсанд ч гэсэн донтох бол ямар нэгэн байдлаар одоо өвсөл насны хүүхдүүд идрээд одоо бүр эмнэлэг рүү очих хэмжээний болж шít. Тийм байд. Тэгэхээр хов хүн өөрийгөө цэгнээд хамгийн гол юм хэтрийг нөгөө ажилгүй завтай тийм байхаар чинь нөгөө уцаа хараал те ховж юундээ ингээд баригдаад одоо зарим хүмүүс ингээд харж байхад яг л тийм л дээ. Тэгээд тийм хүмүүс чинь нөгөө хартаа өгч гэдэг юм уу тийм найз нөхдийнхөө үгэнд автах бол хурдан байж тээ. Тэр донтоос тэр хүн. Тэгтээ би хатав гэхэд тийм үү гэдэг.
өөрөө л дийлж чадна тэрийг архинаас юм уу хар тавхинаас юм те. Тэгвэл хүндгийг хүн 1000 хэдэд тэр хүн гарахгүй шүү дээ. Тэр хүн өөрөө биеэд хорлож ийн гэсэн үг байхгүй юу? Бие яаж авч явах вэ? Эрүүл авч явах уу? Эрүүл бус авч явах уу те? Тэрийг хүн өөрөө шийдэн шүү дээ. Би ийм сар орж явахдаа хүчтэй ийм авах гэдэг шүү дээ. Тэгээд нэг аптекийн хүмүүл өгөөгүй тэр зөв гэж бодож байгаа. Ер нь би ийм цаангууд битгий өгөөсэй гэж бодож байгаа. Нөгөө гараа тариулж байгаа. Мэдээлэл гараад байгаа. Судалгаагаар ингээ баттай хүнээс харахад маш их хүнс хүүхдүүд тайруулсан юм шиг лээс нэг гараагүй болсон ч юм уу те. Тэр үл амар. Энэ л тоглоом биш болсон шүү. Яг нэг хэлэхэд. MC болдоогийн хувьд одоо юу хийж байна? Яг хаяатаа хийгээд реклам юм аваад ер нь цаашдаа ламнаа реклам. Гэтэ яг миний амар тэгж юу инфлюенсерийн төвшөнд биш ээ. За. Нөгөө сүүлд нэг гишүүнтэй ярилцлага, сурвалжлага хийсэн байсан юм. Сонирхож хийж үзсэн юм уу та яасан? Яг гишүүнээс авч үзье гэж би яасан. Гэтэ зүгээр нэг гишүүнтээр очиад за энэ хандлтаа авчий гэд би авчихгүй сте. Очиж болно л доо. Хандлтаа хар гишүүд байгаас нэг попордаг. Одоо нааг жоохон багт попорч ийсэн бодлоо ирдсэн те. Тийм гişүүд байна. Хүмүүс нь одоо ч попорсоор л байгаа. Тэр хүнээс авч би яг тэр хүний хов хүний хүнддэг байхгүй надад ихч тийм гişүүн байхгүй. Тийм учраас хүн бас юу хийж байгаа те. Ягаад гişүүн болсон тий тэнийг л асуусан. За тэгсэн хүмүүс ер нь ямар хөө хариу үйлдэл үзүүлж байна? Янз бүрийн тэгээд юмнууд гараар дэмжээл тэгээд яг хотлогдсон нотлогдсон юм нь хүмүүс хотлаач үжиг тавиад байна гэдгийг байлээ ер нь л тий. Чи уцаар авч ирсэн гинт камертаа болсон ингээ ороод ирдэ хотлаа ингэсэн тэгсэн гэдэг. Угаасаа хүмүүс тэгээ харуулсан юм чинь нийгэм дээр одоо зарим нэг сэтгүүлч нэртэй сэтгүүлч нэг муухай харагдуулаад байгаа тийм хүмүүс ингээ харуулсан юм чи гэд орж ирээд нэг хийрүүлдэг улс төрчөөс те муухай асуудал чи улс төрч өөртөө тавилттай те мөнгөд явдаг. Ер нь сурвалжлага ер нь дээшлүүлэе гэж бодож байгаа. Яг энэ MC одоогийн сурвалжлага интернет сурвалжлага. Тэгээ MC одоогийн цаг хийх гэдэг. Тэгээд хамтрах тийм сайт юм байвал зүгээр л байгаа. 10 жилийн дараах MC болдог төсөөлөв. Ядаж нэг 2 дуу хийсэн байх хөө. Дуу яг хийж үзнэ. Тэгээ бодоод хүн сонсохгүй бол тэгээ цааш нь тэгээд тэр чигээр нэрх бодлоо л да. Гэтэ сонсох байх гэж найдаж байгаа ер нь л ер нь хүмүүсд яг ганцхан найзтагтад хүмүүс ингээд артистууд юм хүмүүс хийлээ л алдаах нарыг одоо чиний цаг нь олсон. Одоо л хийхгүй чи өнгөрлөөс тэгж байгаа байхгүй өнгөрлөө гэдэг нь яг нэг нас авчинт юм уу тэгээд авьяастай маш гоё дүүнэр гарч ирж байгаа учраас ер нь л яг надад нэг дууны лайв бэлэн байгаа л да. Одоогийн нийгэм танинуудаар ямар харагдаж байна? Тэгээд сайтай муутай тэ холилдоо сүлэлдэл явж байна. Тэгээд тэр нь хүмүүс аюух монголоо муудах юм уу? За. Хажуугаа нэг хуурамч их орончд аюу их болчихжээ. Яг би очиад хуурамч их оронгийн дөрдөд их хандлт авъя гэвэл талбайд очиад хашгираад лайв хийж болно л да. Тэгвэл хэдэн зуун мянган үзэхэд байх л да. Тэгэхээр үлдээд одоо энэ талбай дээр очиод жагсаж байгаа болоод амин хуу их жагсаж байгаа. Одоо жишээ нь хотын дарга руу дайрч байгаа удаад эрдийн төлөвлөгч л болно. Эсвэл сайд руу дайрч байгаа одоо энэ гişүү юм уу сайд байдаг. Угаасаа болцсон л байдаг үү дайрч байгаа одоо тийм гişүүд ингээ одоо ичгчгүй ингээ нам тайрал ингээ суугаад явж байгаа гişүүд байж та одоо нэрийн сайхуугийн Ганбаатар гэдэг ингээд нэрлээд 2-3 гişүүд байгаа штэ одоо гişүүн биш болсон одоо бацсан дээр наваа 18 настай байх талбай дээр юу орж тэ азар тэр үед юу Facebook байгаагүй юм да тэр үед Facebook бид нар гэр бариад тэ одоо би ингэж харсан л да сошиал хитрхи их нөгөө юу муу юм давлгаалт маш хурдан болж дээрээс нь нөгөө улс төрийн тороол хаягууд
эзэн бийгөө хайгууд тэр хайгуу чинь ингээд дэврэгдэг болсон байна шүү дээ. Юу ингээд аюу ингээд дэврэгэн. Тэгээд юу мэдээлдэггүй ингээд хөдөө байдаг ч сум дээр байдаг нэг залуу ч нэг малаад явж залуу шууд тэрэнд нь итгэдэг ч юм. Эсвэл одоо манай ээж үеийнхний ч юм уу миний үеийнхний ч юм уу тэ нэг мэдээлэлээ судлахгүйгээс болоод тэр хар мэдээллүүдэд итгэдэг ч юм уу тэ шууд энэ ингээ энд ус төрч ингэчиж гингууд энийг хулгаач гингууд л те хулгаач юм байна. Юу хулгаасныг нь мэдэхгүй шүү дээ. Хар бараангийн мэдээлэл өдрөөр болгоо мэдээлэл бомбогдуулж байгаас тэ өглөө осоод кафе хоогцораад хүмүүс чинь ихэнх нь уцаа авч байгаа яг үннийг хэлдэг. Хүүхдүүд яг нөгөө Google-тэйгээ үзэж байгаа. Таны хувьд ямар байгаас гэж бодож байна? Яг энэ одоо байна нөхцөл байдал. Би бол 100% дарга нар ч юм сайд нар ч юм нэ хитгээд байдаггүй л дээ. Одоо чи харж байгаа тог тасарч дээ те. Намайг баг багт 5 дахь цэгтгаас баригдана гэж ярьдаг байсан шүү дээ. За баригдах юм байна гэж те. Тэгээд нэг шаа тавьчих. Тэгээд одоо бот баригдаагүй. Тэрний чи эсэргүүцдэг бас хэсэг бүлэг хүмүүс байна. Нөгөө жагсагчид гэдэг нэрийн бүтэн байгуулалт эсэргүүцэн те. Олон юмнууд ингээд эсэргүүцэн, уул уурхай эсэргүүцэн. Одоо сүүлдээ ингээд оюу талгаа эсэргүүцэн ингээд юугаа уншиж үзээгүй, гэрээг нь уншиж үзээгүй хүмүүстэй ингээд нэг хортой үлдээж тэр хүмүүс чинь бодоод нэг бас хортой юмнууд байгаа. Гэхдээ хүн болгон мэдээлэл аюул сайн судлах хэрэгтэй. Гэтэ би нийгэмд итгэдэг. Нийгэм сайхан болно. Энэ чигээрээ байхгүй сте. Залуучууд болчгүй Улаанбаатар тал үлдээд одоо Монгол Улаанбаатар чийдгүү одоо дарханд чий те дархнаас ч үзэж байгаа хинтгээс ч үзэж байгаа те Төв аймгаас ч үзэж байгаа тэр залуучууд гадаад явъя гэсэн Монголдоо үлдээд Монголоо хөгжүүл зарим зүйлийг засчвал юу 4 5 6 ядаад нэг 10 жилийн дараа жоохон юм энэ байдлыг өөрчлөлтнө гэж боддог байхгүй юу? Хаяа залуучууд яваад байгаа. Одоо дүүнэртэй уулзгаа за явлаа. Хаашаа явчихсан Солонгос эсвэл Америк ч юм уу сурахаар явлаа зарим нь ажиллахаар явлаа. Энд юу татвар нь өндөр байна. Бизнес хийхээр тийм байна. Одоо бизнесүүд зарим нэг нь дампуурч шүү дээ. Энэ үнэн байхгүй. Татвар нь өндөр байгаа нь үнэн татвараар дарамтлаж аж ахуйн дэмжихгүй байгаа нь үнэнтэй асуудал байна. Утаатай байна. Төгжрээ мөнхийн би байна гэж боддог байхгүй юу? Ер нь ямар ч гоё сайхан гүүр байсан машин бид нэмэгдээд байна шүү дээ. Тэгээ хотод төлөөл жоохон буруу ийцэн байхгүй юу? Таны хувьд одоо өөрийнхөө байсны чинь хариуд хүмүүс ер нь хэр шүүмжилж байна? Та тэр шүүмжлэлийг ер нь одоо хэрхэн хүлээж авдаг вэ? Тосох үедээ тосон. Тэгээ яг ямар ч одны танил хүмүүсийг ингээд хүмүүсэд олон нийтэд юм хийж байгаа дарамжийн шүүмжил авах л байх л да. Бүгд хүмүүс хүртээд авч л байгаа л да. Одоо ингээд олон дагчтай хүмүүсийг ингээд харж байхад адилхан шүүмжил, дарамжил магтаал те. Зарим нэг нь толтол магтан тэгэл янз бүрийн юмнууд хийн. Гэтэ яг тэр сорчлтаа хит автаж болохгүй л те. Ингүүл намайг магтсан юм байна гэдээ уянгалчих юм бол өөрөөр байха болчих штэ. Зарим нэг хүмүүс нэг тэрийг нэг хоолж байгаа хүртэл харуулаад те бүх өдөр тутмын амьдралыг хитрхи нэг сошиал донцны юм болоо гэж зарим нэг гэр бүлийн блогыг ч юм ингээ хардаг байхгүй. Тэрийг ингээ нууцгүй бүх мөн ингээ зарим юм чинь ингээ нууцтай байх хэрэгтэй одоо гэр бүлийн сайн хүч юм те. Ингээд бодит байдалтай амьдарч чадахгүй тэр камертай тааруулж амьдраад байгаа шиг миний хувьд санагдаад итгэв шүү. Тэр чинь яг нэг донтолын нэг хэлбэр асуу өглөө усаад би контент хийгээд хэдэн цагийн манган хандлт авахгүй л тархи тэгж бодсон байгаа байхгүй тэр хүнтэй. Тэгэхгүй нөгөө гэр бүлтэй зарсан юу бодохгүй хүүхдээ юу явж захтаал зураагаа дараад оруулаад тий хүүхдээ ч бодохгүй байгаас тий хүүхдээ бодохгүй миний л хандлт өсчлээ тэгээд бодоо гэдэг ч юм уу тий зарим нэг гэр бүлийн блокийг үзэж байгаа
зарим нэг инфлюенсерүүдийн ч юм ингээд Монгол юу харж байхад бол ер нь тийм харагддаг л да. Гэтэ яг хөө тэр байдлууд баг багаар ер нь болж л байгаа л да. Ер нь амьдрал заадаг хүмүүс нь алга болно л да. Явцын донд бол алга болно л шүүлтүүрээр ингээд байхгүй болно. Одоо гэтэ яг одоо бол хандлагагүй ага юмнуудад боловсрал шинжлэх ухаан байна үзэхгүй штэ. Хэрэгтэй мэдээллийг тоож үздэг шүү. Шинжлэх ухааны гэлдүүд ерөөсөө үзэхгүй. Шинжлэх ухаан юу үзэж байна? Од мөндрөл шинжлэх ухаан яриуд үзнэ өөр үзэхгүй. Тийм бол тэр үнэн баггүй. Тэгээ боловсролыг үнэлгээ ойлцсон. Ухаантай нэг боловсрол яриуд юу ухаантай царайлаа гэдэг тэрийг бүлэдээ шөмжлээ тэгээд дарамжтаа таяна. Сөрөг сэтгэл ярьж байгаа хүмүүсд өөрчлөгдөх юм билээ. Тэр хүмүүс яг юу өглөөсөө ууртай яж бодлоо шүү дээ. Уурсаад над гаргаж бодлоо шүү дээ. 5 минутын дараа намайг утахгүй байхгүй юу? Өөр ирэл үзэл тэрэндээ баясаад ч юм уу те. Өөр гадаадын подкаст үзэж үгүй өөр юм үзээ явчих. Эсвэл юу ажил руугаа гараа явчихна. Тэр хүмүүс намайг бодохгүй байхгүй. Тэгэхээр анхдаа би бодож стресстэй байсан байхгүй юу? Яг л би зөндөө 2-3 юу бүдэд үзсэн л те. Тэгэхээр стресстэй хэрэггүй байд. Яа. Миний чухал хүн биш аахгүй. Миний найз ч биш. Миний найз доор битсэн бол би харж уншижтэй. Уншаад за эндээс миний найз тэгж бодож байгаа юм байна. Тэрнээс шүү намайг бодохгүй чухал бус хүнд бол би цаг гаргах ч юм уу те. Эсвэл тэр хүн стресстэй хэрэг тэрийг устдахгүй эсвэл үлдээч гэж комментиг хаачих юм эсвэл устгачих юм уу те өөртөө нь үлдээчих юм. Намайг өмөрөө дүүнэр биччихсэн дөө өмнөөс нь тэгээд тэр амарч юм те. Ихэвчлэн одоо Facebook хуучин Twitter байсан X тэр хоёр юу дарамжууд явж байгаа сте. Юу одоо TikTok юм уу дээр үл Instagram дээр арай гайгүй ер нь бол би Instagram дээр тэр алгалтын дээр уриалсан ирээлүүд аюу харагддаг байхгүй. Facebook дээр ч харагддаг л дээ. Тэ. Гэхдээ Facebook-т нь цөөхөн байлээ. Цөөхөн ихчтэй Instagram руугаа яагаад Instagram дээр хэдэн зуун мянган авч байгаа. Тэрний таваар одоо даагч жоохон ч гэсэн өсч дэмждэг дүүнер аюу их байдаг байхгүй. Би харцаа. Тэгээ дүүнер зэрэг гоё юмнууд хийдэг баг. Юу ирэлсүүд ингээд урам өгөөд өнөөдөр хичээл дээр юу одоо дунд авцсан байлаа гэж бодъё л та. Тэгэн гот намайг үздэг байлаа гэж бодъё л та. Тэгээ уцаа ингээд цаа хугацаараа тий намайг хараад хичээлээ сайн хийгэрэй гэн гот болдоо ингэж хэлсэн. Хичээлээ сайн хийх ч юм уу тий надад хэлчихсэн баггүй мессежээр ингээд бичээд таны юмнаас аюу хурам авдаг шүү ингээд одоо ингээд сургуулийн гадуур явахаар ингээд аюу тэр дүүнэр ингээд зураг авдаг л тий ихчлэн дүүнэр таньдаг л да. Тэгтээ хаяа юу тавтай ах нар ирээд юу баяр хүргээд ч юм уу тий гоё юм уриалдаг чи нийгэм энэнгээрээ байгаарэ ч гэдэг юм уу тий гоё тий битгий хотдаг дараа энэ тэрийгэл юмд хийдэг л дээ. Талархаж явдаг зүйл юу амьдралтаа? Амьдралтаа талархаж явдаг. Ээжтэй талархдаг намайг ингэж өдий эрэхтэй ингэж өсөж хүмүүжүүлсэн те. Тэгээд сургууль төгсгөөд ингэж яасан ямар ээж маань их хоёрыг ингэж ямар норхоо хувцастай явуулж байгаагүй. Норхоо гэдэг нэг цаархаа өмдтэй ч явуулж байгаагүй. Бүтэн хувцастай явуулж исэн баггүй. Ер нь бол тэрэнд талархдаг. Ер нь ээжтэй яг хөө тэнгэр додсон тэгээд эмээтэй бас эмээ өдөр нь талархах ч юм дээ. Эмээ маань 2 жилийн өмнө өнгөрцөн л дээ. Тэгээд яг хорвоогийн жагаар ингээд хайртай байсан гэх өнгөрөхөд эвгүй юм бэлээ. Ер нь бол яг өвөө өнгөрөхөд нэг 10 жилдээ байсан хүн тосчлээсэн баг. Тэгээд хүүхдтэйсэн болохоор тэгээд одоо энэ эмээг өнгөрөхөд надад тэгээд эвгүй тосчээсэн ер нь бол эмээтэй их ойр манайд их цагаараа хийжсэн те.
Тэгэл ер нь бол зовлон би зовлон хин гэдэг чинь тэгж л ойлгоод байна шүү дээ. Ажил мэргэжлийн зовлон бол даваад гарч чинь тэр чи сураад тэрийг хүнээр залгаас орчин те. Хайртай хүнээ алдах, эмээ өвөөгөө алдах ч юм уу те. Ээж авгаа алдах ч юм уу, ах トゥ нараа алдах ч юм уу те. Эсвэл найзаа алдах ч юм уу. Тэд нар чи аюу зовлон байхгүй. Ер нь бол амьдралын зовлон. Эд төрөгийн зовлонгуудад одоо нэг зээл асууд тэрийг яаж чи чармаагаа төлчих штэ хүмүүлдээ ажиг гаргалаад амтан гарахтай гэдэг шиг те. Хайртай хүнийг үл хинч нөхгүй юм байл ер нь бол. Тэгэд ээжигч хоёртой байвал ер нь хайртай шүү те. Дотор ер нь хайрладаг ер нь ээжигээ санааг зовоочгүй юмсан гэж л ер нь амьдрдаг л да. Ер нь ээж маань жидэрсэн нас нь яваад байгаа надад урт удаа байгаарай гэж хэлээд та тэгээд санааг чинь зовохгүй хүн ер нь хичээж энэ дуу хөгжимтэй ер нь ойр байгаарай дуу хөгжим кинотой ер нь ойр байгаа би ойр байгаа л да ер нь хамгийн сүүлд хүний оюун санаанаас алга зүйлэл хөгшөрсөн ч дуу хөгжим юм байлээ хүн 80 нас хүрлээ гэхэд багийнхаа дууг санаад байдаг гэж бас тэр хүн өвчин зүүнсэн ч гэсэн эрдэмтэд тэгж юу яасан юм бэлээ тогтоосон юм бэлээ би ярьж байгаа юм биш эрдэмтэд тэгж багын юу дуунууд нь бодож дуулаад байд юм бэлээ тэгэхээр өдөр юу дуу хөгжимтэй ойр оогоор хамгийн гол нь би залуучуудаа юу зөвлөгөө өгөхгүй зөвлөөж гэж амьдрал заахгүй хамгийн гол нь хийж байгаа ажлуудаа тэгээ хичээгээл хийхэд болно. Ер нь Монголдоо байгаарай гэж хэлээд Монголдоо хөдөлмөрлөд Монголдоо амьдраад яг гадаад яваад явж байгаа залуучдыг би буруутгахгүй те ер нь амьдралын ихээр явж байгаас тэд нар чинь мэдээж Монгол боломжтой байсан бит хин ч явахыг хүсэхгүй те өндөр цалин те нийгэм талаас нь хулгайлдаггүй те сангийн тэтгэврт гар хангалттай тэтгэвэр нь байдаг үл те байдаг үл настай асуудал юу санаа зовхгүй сте тэгээ боловсролын систем нь юу хангалттай байдаг байсан үл тэгээ бүх юм тэгээ удамжин цэвэрхэн байсан үл хинч тэгж юм Улаанбаатараасаа дайж явъя гэж хүсэхгүй тийм учраас ер нь их орон гэдэг үзэл бол өөрөөсөө л ингэж би их орондоо хөдөлмөрлөд хувь нэмрээ оруулж байгаа л гэж боддیں۔ Тэрнээс талбай дээр гараад арилаад их орон чадахгүй те тэр л хот та. За бидний урилгыг хүлээн аваад те өөрийнхөө гоё чин сэтгэлээ үгээ уудлаад ингээд залуучуудтай бас эргээр нөлөөлөд явж байгаа танд баярлалаа. Цаашдынх нь ажил амьдрал бүх юм нэгээд амжилт төсөө тэгээд ишүү сайн дэвшээрээд гэж хэлээ та тэгээд амжилт